Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр ерөнхий боловсролын тусгай хэрэгцээд 29, 116, 25 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцж, эдгээр сургуульд сурч буй хүүхдүүдийн сурах эрхийг хангах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээд 29 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд 272 сурагч, 142 багш ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн хичээлийн болон дотор байрны дээврийн засвар хийх, сургуулийн автобусны тоог нэмэх, октын дотор байрны дулааны асуудлыг шийдвэрлэх, хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэрэг тулгамдж буй асуудлууд байгааг тус сургуулийн сургалтын менежер, захирлын үүргийг төр хавсран гүйцэтгэгч Ундрал хэлж байлаа. Ингээд болсон хүчний хувьд бол цаашдаа улсын хэмжээнд багангийн багш, хим, математикийн багш нар дутагдaltaй байгаа. Манай сургуулийн хувьд гэсэн яг үндэ бас дутагдaltaй багшийн сургуулийн нэг орж байгаа. Цаашдаа ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд дохионы хэлтэй багш бэлтгэх нэн шаардлагатай байгаа. Энийг гэсэн сайн манай эмэгтэй төлөөлөгчд маань бас ярьж ин хүлээж авж ин энэ дээр бас бодит шийдвэр гаргах байхаа итгэж байна. Иргэн тулгамдж байгаа асуудал бол дотор байр. Хичээлийн байраа дотор байраар ашиглаж байгаа. Эндээс үүдээд бол энэ хичээлийн жилээс ер нь өнгөрсөн хичээлийн жилээс анги танхимын хүрэлцээ байхгүй болсон. Одоо хоёр ээлжинд шилжих зарим анги танхим нь стандарт хангахгүй жижигхэн өрөөнд хичээл орох гэх мэтчлэн асуудлууд бол байгаа. Ковидын нөхцөл байдалд бол ихэнх сургуулиуд бол цахимаар хичээлээд эхэлсэн. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мал төдийлөн бол цахимаар хичээлээд бол үрдэн бол бага байхаар тийм учраас энэ сургуулийн анги танхимын орчин тэгээд энэ зай талбай дээр бол заашгүй анхаарах шаардлага бол байгаа харагдаж байна. За хоёрдугаарт бол яг энэ сургалтын хэрэглэгдэхүүн байна. Хүүхдүүд маань бол угаасаа энгийн сургууль, ердийн сургууль сурж байгаа хүүхдүүдтэй адил биш. Зайлшгүй сургалтын хэрэглэгдүүд бол нэмэлт хэрэглэгдэхүүн шаардлагатай тийм ээ. Дээрээс нь одоо бас өөр онцлогтой бас тусгай одоо хэрэглэгдэхүүн хэрэгэлдэг юм байна. Жишээ нь одоо 116 дугаар сургууль дээр бид нар сая ажиллалаа. Тэгээ 116 дугаар сургууль дээр бол харааны бэрхшээлтэй хүүхдүүд бол тэнд суралцдаг. За тэгэхээр тэн дээр болохоор яг сургалтын хэрэглэгдэхүүн дээр бол нөгөө барайл ном бас тэр дэвтэр энтрийн бас яг суур шаардлагатай тэр цаас нь бол үнэтэй байдаг. Монголд бол олддоггүй тийм ээ. Японоос захиалдаг. Гэтэл нөгөө төгөөр бол төсөв дээр нь түүнийг бас сайн суулгаж өгдөггүй. Ингээ явхаар хүүхдүүд маань сургалтын хэрэглэгдэхгүй болохоор сурахад бол хүндрэлтэй байдал үүсэж байгаа. Ийм байдлууд бол анзаарэгдэж байна. Тэр яамны хараа гэдээ орхох биш. За энэ дүүргэн тэгэн л үйс. Энэ нь ингэн л үйс гэдэг байдлаар хандаж болохгүй. Хаана дуу хоолойгоо өргөж энэ хитгэн одоо тийм энэ улс юм бол нэг хитгэн чиглэлийн хүмүүсийг бас үнэхээр одоо энэ татаасаар авч явах ёстой л доо тийм учраас энэ чиглэлийн энэ хүүхдүүд дээр илүү их анхаарч энэ сургуулиуд дээр энэ тэнцүү ач холбогдол ажиллах ёстой байна гэдэг бас нүдэрээ үзлээ. Тэгээд бас их хүний хувьд эмзэглэж байгаа хэд хэдэн асуудлууд байна. Гэхдээ шийдэхэд нь дуу хоолойгоо өргөөд бас дараагийн шийдлүүд гаргахад нь оролцоод явна. Жилийн өмнөөс энэ яаман дээр бол энэ тусгай хэрэгцээтэй сургуулийн хүүхдүүдийн асуудлыг шийддэг юм хилцээголгдсон юм байна. Тэгэхээр одоо л яг юм явж эхлэх гэж байгаа юм байна. Тэрэн дээр нь одоо бид нар илүү одоо хүч нэмжтэй нийслэлийн иргэдийн хурлын эмэгтэйчүүдийн зөвлөл бол энэ асуудлуудыг ингээд сонсоо явж байна. Тэгээ бид нар бол энэ ажилласан одоо энэ үйл ажиллагаагаа дүгнээд хүсэлтэй одоо бодлогын яам руу оруулж за юу хэрэгтэй байгаа ямар одоо үйл ажиллагааг цааш давж хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр бол бид нар бол түлхэц өгч за дэмжлэг үзүүлж за дээрээс нь шаардаж ажиллах ийм л одоо ажлын одоо төвлөлд гарч байна. За тэгэд сургууль болгоны онцлог их өөр байна. Зарим нь одоо дээврээс нь ус гоожж байгаа юм бэрхшээл байхад нөгөө сургууль дээр нь тийм ээ сургалтын хэрэглэгдэхүүн байдаггүй. За өшөө хоёр сургуулийн дунд хүүхдүүдийн маань сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Туслах гэхээсээ илүүтэй үндсэн одоо сургалтын хөтөлбөрт оруулах сэдэв байгаад зарим сургуулиудын сургалтын үргэлжлэх цаг нь урт байна ч гэдэг юм уу. Маш олон саналуудыг тавьсан. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл маань энэ одоо 6 сургуулиудынхаа үйл одоо тулгамдсан асуудлыг шигшээд ингээд боловсролын яам тавих асуудал байна. За ер нь бол энэ тусгай сургуулиуд маань нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловч үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж хөдөө орон нутгаас хүүхдүүд ирдэг, дотор байранд амьдардаг. Энд тулгамдсан асуудал маань өөрөө нийслэлийн харьяа биш учраас боловсрол шинжилгээ ухааны яамны харьяа учраас бид нар одоо шийдэх ёстой асуудлууд их олон байна гэж авч бас бид бол өнөөдөр ярилцаад боловсрол шинжилгээ ухааны сайттай уулзаж энэ асуудлуудыг одоо яамны түвшинд шийдэх ёстой асуудлуудыг нь ярилцъя, санал тавья. Энийг шийдэх чиглэлээр одоо итгэж чармаар хавааж ажиллая гэсэн ийм бодолтой байна.
Эдгээр сургуульд тулгамдж буй асуудлыг сонсож цаашид хэрхэн яаж шийдэх талаар инхүү санал солилцлоо. Мөн бодлогын төвшөнд шийдвэрлэх асуудлыг салбарын сайдад уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлд анхаарал тавьж ажиллана гэдгийг хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд хэлж байлаа.